Богдхан уулыгаа одоо 15 км урт түнэлээр нэвт цоолохын тулд одоо бүгд найрамдах шатаар тулсаас 8 их 80 төгрөгийн хөнгөлтэй зээлийг авнаа хэмээн сүүлүүд идэвхтэй ярих боллоо. 8 их 80 төгрөгийн зээлийг шүү. 15 км түнэл тавихын тулд. За гэтэл та бүхэнд нэг баримт хэлье л да. Одоо Монгол улсын төтөц хүчний жанжин штаб нь 5 толгойн орд газраас зүүн баян чиглэл рүү 416 км-ийн урттай төмөр замыг одоо 1.3 их 80 буюу 488.5 сая ам доллараар тавьсан байдгийн байлээ. Тэгэхээр Монгол улс одоо 15 км-оор түнэл тавихын тулд одоо 8 их 80 зарцуулах одоо тэр их мөнгөөр эсвэргээр Монголын төтөц хүчний жанжин штабынхан 2560 км урт төмөр зам тавьж чадах тийм тэгд тоног хөрөмжинч байна, хүн хүчинч байна, ажиллах хүчинч байна, бүх чадал нь байна. Монгол улс илүүтэй гаргадаг тэр их мөнгөөрөө баян үлгийг бас доронтыг холбосон мянганы төмөр замыгаа тавьж бүрэн хүрэхээр байна. За би өнөөдөр Сүхбаатарын талбай дээр очиод ингээд Google Map-ээр шалгаад үзлээ л дээ. Тэгэхэд Сүхбаатарын талбайгаас баян үлгийн хүртэл 1690 км байдаг юм байна. Доронт хүртэл 718 км байдаг юм байна. Нийтдээ 2440 орчим км л байгаа байхгүй юу? 8 их 80-аараа түнэл барих биш, харин Монголыг холбосон төмөр замаа тавьж яасан бэ гэдэг саналыг гаргаж байна.